За одоо Ярамгийн нийжид байрлалтай 51 м2 байрныхаа гадаа ирсэн байна. За бүгдээрээ хідүүлээ дотгош орж байрныхаа дотор тал болон за тавилганы хийцлэлттэй танилцгаая. За бүгдээрээ байрныхаа дотор талтай танилцгаая. За энэ чи бол манайх ингээд үүдний шкафыг 100% хийж өгсөн байна те. За гадуур хувцас хийн. За энэ доор ингээд гутлын шүүгээ те. Гутлаа энэ дээр шууд ингээд тавьчин ингээд татхад маш амархан эвтэйхэн хөлийнхөө хөлөөрөө татчин. За энд бол гутлын хайрцаг байна те. За энэ дээр ингээд сайхан суугаад гутлаа өмсчих нь байна. За ингээд бүгдээрээ ийшээ ингээд яваад Г хэлбэрийн галтгоо. За энд бол манай домофон байна те. За энэ чинээс шууд ингээд залгаад шууд ярьчин. За гаднаас дуудлага ороод ирнэ, гадаа хүн ирсэн байлаа гэхэд домофон дээр хаалга нэгэд өгчин. За жижиг өрөөний тавилгыг хийсдлийг харъя. За энэ хойдолтой бол орны дээд тал төмпөш хийж өгсөн байна. За энэ чинь ингээд номын тавир хийж өгсөн байна те. За номын тавир, хүүхдийн тоглоом юу гэдэг те. За энд бол ингээд толь байна те. За сайхан нүүр эмэгтэйчүүдийн мейкапын толийг бол байрлуулж өгсөн байна. Сандал байна. За ингээ манай коридор бол ингээ Г хэлбэрийн коридортой ийм урт сайхан коридортойгаа. За ингэж коридор руугаа явж агаад за энд бол манай 0-ийн өрөө байгаа. За 1-0-той тий 0 дүүш 2 бол энд байгаа. За галтгоо бол мэдээж эмэгтэйчүүд бидний бол маш их өдрийг өнгөрөөдөг тий. Галтгооны хувьд бол одоо ийгэр хавтангаар хийсэн эрүүл мэндэд хоргүй, хүүхдэд хор нөлөөгүй юм хавтангаар хийсэн тавилга байгаа. За одоо энэ дотор талыг ингээ бүгдээрээ харах юм бол аяг тавг хатаагчтайгаа. За ингээд ийм цэвэрхэн тавилганд бүх хэрэгтэй юмнуудыг бүгдийг суйрлуулж өгснөөрөө даваа талтай байгаа. За ийшинээ ингээд ухах юм бол тий энэ чинь ингээд хогийн савыг бид нар суйрлуулж өгсөн байна. За энэ чинь шууд ногоогоо арилгалаа, ногооныхаа хайсыг ийшээ хийлээ тий. За энд бол нөгөө нэг эмэгтэйчүүд бидний хамгийн дуртай хэсэг гэдэг шүү дээ тий. За амтлагчны карго. За амтлагчны каргог энэ тавилган дотор суйрлуулж өгснөөрөө маш их зай хэмжээг бол одоо энэ чи одоо багасгаж өгж байгаамаа гэсэн үг. Энэгээр ингээ тавиад байхгүй энэ лүгээ шүүгээр үгээ шууд хийчин цэвэрхэн тавилгыг бол бид нар хандан тулталнаар хийлгэж өгсөн. За тэр бол маш одоо зөв бидэж дээ тий. Сүүлийн үед ер нь бол ингэж дээшинээ хийвэл айгүй зүгээр байдаг. Галтгооны тавилганд бол ганцхан дутуу юм бол хүргэгч байна. За хүргэгчийг одоо бол байрны эзэн та өөртөө тохирсон хүргэгчөөс сонгож авна гэсэн. За энд бол ингээ манай зургтын стенк байна тий. За стенкийн бэж шаргал өнгөөр за сүүлийн үед одоо загвар тэрэнд болоод байгаа тий. Хойно лед гэрэлтэй. За урдаа ингээд зургтаа байрлуулчин. За ямар ч ил гарсан залхуур байхгүй. Залхуурыг бол одоо энэгээр цэвэрхэн шийдэж өгсөн байгаа тий. За ингээд ийм төмпөшгтэй энэнийхэн доор бол одоо Univision Skymedia бүгдийг ингээд далт хийчин цэвэрхэн. За энэ шилэн оргонд бол хэдүүлээ сайхан мөнгө аягнуудаа. За нэг бол морин хураа тий. За имэйл гэдэг бол имэйлээ гэ ингээд сайхан тавьчих нь байна. За энэ чи бол ингээд ийм номын тавиртай, далт номын тавиртай байснараа илүү эмх зэгцтэй наашаана хүүхдүүд аваад авахгүйгээр том өрөөнийхөө стенкийг ингэж шийдэж өгсөн байна. За бид нар яг байрныхаа гадна талбай дээр ирсэн байна. За энэ гадна талбай дээр хүүхдүүдийн тоглох орчинг бол аюулгүй байдлаар бүрдүүлсэн. Гаднаас машин ерөөсөө орж ирэх боломжгүй. За сургуулийн хотгоныхоо баруун талд улсын сургуультай, улсын цэцэрлэгтэй харагдаж байгаа ажлын хүүхдүүдээ гадна тоглуулахад ямар ч аюулгүй байдлыг бүрдүүлсэн байна хотгон маань. За манай байрны давуу тал бол байрныхаа баруун болон зүүн талд улсын 2 сургууль цэцэрлэгтэйгээр онцлогтой байгаамаа. За тэгээд энэхүү байрыг манай хамт олноос танд 30 мянгаар авах боломжийг олгож байна. За та зөвхөн нэг суглааны эрх авахд 30 мянган төгрөгөөр энэ байрны эзэн болох боломжтой юмаа. Танд амжилт хүсье.